Сайн байцгаана уу хүн төзөгчтэй. Өнөөдөр манай дефакто ярилцлагаар Монгол банкны мөнгөний бодлого ба судалгааны газрын дарга Нанжидын ургамал сувд орж байна. Нанжидын ургамал сувд Монгол банкны мөнгөний бодлого судалгааны газрын захирал. Монгол Улсын их сургуулийг эдийн засгийн ухааны бакалавр, Манчестерийн их сургуулийг эдийн засгийн магистр зэрэгтэй тус төгссөн. 1997-оос 2000 онд үндэсний статистикийн газрын үндэсний тооцоо судалгааны газарт эдийн засагч, 2002 оноос Монгол банкнд судлаач, эдийн засагч, ахлах эдийн засагч, хилцээний захирал, газрын захирлаар ажиллаж байна. За хоёулаа тун экзектэй үйл яриа болж байна. Ягаад гэвэл та Монгол банк саяхан бодлогын хүүгээ 12.0-оос 12.05 болгож өсгсөн. Гэтэл нэг 2 сарын дараа түүнээс засгийн газар жишээвэл одоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмээд 1 сая төгрөг болголоо. Тийм шийдвэр гаргасан. Тэгэхээр энэ бүхний чинь цаана энэ мөнгөний бодлого, төсвийн бодлого яаж уялдаж байгаа юм? Та бүхэн яад асан зохицож байгаа юм? Харилцаж ажиллаж байгаа зөрчилтэй юм уугүй юм уу? Тэгээ энийг ярихгүй бол энийг яг ард түмэн харж байгаа. Амьдрал дээр инфляц, шивэнд инженерийн инфляц өөрөө ерөнхий томороо болохоор 13% гэсэн тийм ээ. Бодлогын зорилт ч 9% тийм ээ. Бодлогын зорилт 8% байгаа. 8%, байна. амьдрал дээр 13%, хүнсэн дээр 25% болчлоо шүү дээ. Тийм учраас энэ инфляцийн одоо гол энэ инфляц хаанаас гараад байгаа юм бэ гэдгийг Монгол банк яаж харж байгаа? 7 сарын инфляц 13%-тай гарсан байгаа улсын хэмжээнд Улаанбаатар хотын хэмжээнд 7 сарыг өнгөрсөн 7 сартай харьцуулахад жилийн инфляцийн түвшин маань гол одоо тайлбарлаж байгаа одоо сүүлийн саруудад инфляц огцон өсөхөд юу нөлөөлсөн бэ гэхээр махны үн өссөн. Махны үн одоо 2 дугаар сард нийт инфляцийн одоо 6.4 байсан. Инфляцийн 1.71%-ийг мах тайлбарлаж ирсэн. Одоо бол 4.91%-ийг махан бүтээгдэхүүн дангаараа тайлбарлаж байна. Тэгэхээр энэ маань болохоор өөрөө одоо махны нийлүүлэлт хаврын саруудад бага байсан, нийлүүлэлт нь нэмэгдэхгүй зуны саруудад бас үргэлжлээ явсан. Энэ нөхцөл байдлаас бол гол нь шалтгаалсан гэж хэлж болно. За нэгдүгээр шалтгаан. За хоёрдугаарт болохоор хүнсний ногоо одоо махнаас бусад хүнсний үн бас нэлээдгүй өссөн байна. Одоогоор л 1.61%-ийг махнаас бусад хүнс тайлбарлаж байна. Бас 6. Тий. 1.6. Тий. Тэгээд одоо төмсний үн байна. За бусад нарийн ногооны үн бол энэ хавар маш өндөр өссөн. Одоо төмс бол бүр 80 гаруй хувиар өсчөөд бас жилийн өсөлт нь. Тэгээд яагаад гэж юм гэхээр нөлөн намар бид нар ургац багврааж авсан. Нөгөө 100 хуурай байгаад тэгээд нөгөө тарилтын бүс нутгуудаар тэгээд ургац багврааж авсан. Газар хайлан үнийн нөлөөгөөр л нийлүүлэлт нь багассан. Төрний нөлөөгөөр үн өсөх хаврын саруудад одоо дайлангуу үнэн илүү өссөн. Шинэ ургацын нөгөө гартал ерөөхдөө л үнэн өндөр хадгалагдаж байна да. За 3 дахь нэг шалтгаан бол мэдээж хэрэг одоо дэлхийн нийтээр одоо тохиож байгаа энэ ойрхон дорнотод үүссэн зөрчилдөөнөөс үүдэлтэй шатхууны үний өсөлт байгаа. Тэгэхээр 4 сард бол дизель түвшний үн өссөн, А95-ын бензиний үн өссөн, сая 7 сард бол А92-ын манд бензиний үн 95-тайгаа цуг өссөн, дизелийн үн бол бага зэрэг буурсан. Энэ нөлөө бол одоо 1.21%-ийг тайлбарлаж байна. Тэгэхээр эдгээр маань ингээд яг шалтгааныг харах юм бол ерөөхдөө бараа бүтээгдэхүүнийх нь нийлүүлэлт одоо эрэлтээсээ бага болцсонтой холбоотойгоор л үн өсөд байгаа. Ийм шалтгаан. Монгол банкны зорилго бол одоо үнийг хатууртай барих, инфляцийг бага байлгах гэх мэтээр зорилготой тийм 8% зорилготой гэх мэтээр явж идэл чинь ийм юм болчлоо. Таны саяхан ярьсан зүйл бол одоо яг болсон үйл явдал байхгүй. Эний чинь цаана юу болоод байгаа юм? Тэрийг болиулахын тулд яах вэ гэдэг дээр ер нь Монгол банк оролцох уу, оролцохгүй юу? Одоо тэгэхээр нийлүүлэлтийн шалтгаан гэдэг маань нөгөө үйлдвэрлэл нь багасч байгаа юм уу, буурчж байгаа. Эсвэл үйлдвэрлэл нь одоо зогсож байгаа. Ийм шалтгаанууд байгаа учраас энэ дээр бол одоо ямар нэгэн төв банк оролцож үйл ажиллагаа явуулах ямарч боломжгүй. Хаана ч одоо хийдэг тийм зүйл биш шүү дээ. Одоо аж ахуйн ажил хийж чадахгүй, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж чадахгүй гэсэн үг шүү дээ. Тэгэхээр бидний одоо мөнгөний бодлогын хэрэгслүүд маань болохоор
ерөөсөө нийлтийн шалтгаан темпляттай тэмцэхэд зориулагдсан хэрэгсэл биднэрт нэгч байхгүй. Бусад банк тийм бэ? Ер нь Бүх төв банкуудын ажил нийлүүлэлтэнд оролцохгүй бодит байдлаас л харин бид нар ямар инфляцтай тэмцэж чадах вэ гэхлээр нөгөө нийлэлтээсээ өндөр болсон эрэлтийн шалтгаантай инфляцтай тэмцэж чадна. Бидний бүх хэрэгсэл тэр эрэлтийн шалтгаантай инфляцтай тэмцэхэд зориулагдсан. Одоо дизайн тэгээ хийгдсэн. Тийм одоо хэрэгслүүд байгаа гэсэн. За эрэлт ихсэж байна. Нэг шалтгаан нь шүү дээ. Энэ төр засаг жишээвэл одоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтвол нэмдэг болчлоо. За цалин эмч багш нарын цалин системтэйгээр нэмж ирсэн. Одоо ахаад нэмэн төрийн ажилчдын цалин нэмж байгаа. Энэ бүхэн бол энэ нэмэлтүүд чинь ингээд бас энэ инфляцид нөлөө үзүүлж байгаа. Яагаад гэвэл таны сая хэлсэн эрэлтийг чинь нэмчихэж байгаа. Хүмүүс илүү цалинтай болоод тэгээ хуучин бараанагийн хэвээрээ байхад эрэлт нэмэгдэхээр энийг ингээд үнэ нэмж байгаа шүү дээ. Тэгвэл тэгэхээр танай бодлого, төсвийн бодлого, засгийн газрын бодлого энэ хоёр чинь ямар нэг хэмжээгээр зохицолдож явахгүй бол ер нь энэ зохицолдоог та яаж харж байна? Та бүхэн ингээд зогсуулж явж чадчих байгаа юм уу, юм уу? Юу болж юу болохгүй? Харах хамгийн энгийн одоо ойлголтууд нь юу байгаа вэ гэхээр ерөөсөл бизнесийн мөчлөгтэйгээ харьцуулахад төсвийн бодлого мань тэлж гинэ үү, хомигч гинэ үү гэдэг асуулт байгаа юм. Мөнгөний бодлого мөн адилхан. Өөрөөр хэлбэл бизнесийн мөчлөг маань уналтын үед явахад угаасаа л инфляц буурдаг учраас бид нар хөөгөө өсгөх ямар шаардлага үүсдэггүй. Бизнесийн мөчлөг маань тэлтийнхээ үед буюу одоо халалттай үед бол инфляц угаасаа өсдөг. Угаасаа эрэлт нь нэмэгдэж байгаа учраас тэр үед бид нар хөөгөө өсгөх. Манай засгийн газраас явуулж байгаа өнгөрсөн жилүүдийн бодлого маань яг энэ нөгөө бизнесийнхаа мөчлөгийн уналтын үед нь яг тий төсвийнхаа тэлэх бодлогыг хэрэгжүүлсэн юм уу? Яг одоо өөр нь л одоо харьцангуй одоо нэг яг дээдлийн доотлын цэг биш те завсрын цэгүүд дээрх цэгүүд дээрээ нейтрал бодлого явуулж чадсан юм уу гэсэн асуулт ч та эсвэл хэд талтынхаа үед те нөгөө оргилынхаа цэг дээр нь нөгөө төсвийнхаа хумих бодлого явуулж чадсан юм уу л гэдэг асуулт байхгүй юу? За тэгэхээр хоёулаа энийг ингэж наривчилж ярив. Бизнесийн мөчлөг гэдэг ойлголтод одоо бизнес амжилттай явж байгаа юм ингээ хэвээ явж байгаа тэгээд унж байгаа. Тэгээ энийг хэлээд байгаа ш. Тэгээ босч байгаа нэг юм мөчлөгийг хэлж байгаа тийм. Тэгэхээр төсвийн бодлогоо яг энэ мөчлөг тохируулаад бид хэрэгтэй үедээ илүү мөнгө авна гэдэг үндэсний тогтворжуулалтын сан ман гэж баахан сан байгуулсан ш. Тэгээд тэрүүгээрээ оролцож энийг зохицуулдаггүй юм уу? Зөвхөн тогтворжуулалтын сангууд маань одоогийн нөө тэнцвэржүүлсэн тэнцлэлээр тооцож байгаа тогтворжуулалтын сангууд маань болохоор экспортын бараа бүтээгдэхүүний үнийн огцон өсөлтийг л одоо өсөлтийн нөлөөг арилгаж байгаа ийм тэнцвэржүүлсэн тэнцлүүд байгаа даа. Яг бизнесийн мөчлөг дээр энэ маань бас бүрэн сууж ирэхгүй байгаа даа. Тэгэхээр манай бизнесийн мөчлөг маань заавал бас нөгөө одоо эрдэс бүтээгдэхүүний үнийн циклийг даахалгүй шүү дээ. Яг уу дийлэнхтэй бол тэр нөлөөтэй. Гэхдээ бас нөгөө талд нь бид нар бас уулархаан бус салбар байгаа учраас бизнесийн мөчлөг маань заавал commodity үнийн cycle-ыг мөчлөгийг 100% дахдаггүй байхгүй юу? Тэр нь зөрөө үүсдэг. Тогтворжуулалтын сан бол зөвхөн уул уурхайтай холбоотой хэсгийг тогтворжуулна гэж ярьж байна шүү дээ. Тэгээ бусад нөгөө хэсэг нь болохоор бизнесийн ерөнхий үйл ажиллагаа идэвхжүүлэлт. Яг эдийн засгийнхаа бизнесийн мөчлөгээр бол яг засварласан төсөв тооцдоггүй. За тэгээд та бүхэн жишээвэл бодлогын хөвөө өсгөнө гэдэг бол тэр хэмжээгээр танай хоёрын өсвөлөө шүү дээ. Бодлогын хөвөө өсвөлөө, заавал байх нөөцийн өсвөлөө тэр их 14% тавьчлаа тийм ээ. 14.5. 14.5. Тэгээ энэ бүхэн чинь орилжааны банк өөрийнхөө байгаа мөнгөний 14.5-ыг ингээд тас түгжээд хөдөлгөхгүйгээр тэгээ хэрвээ ийшээ гарахгүй танах руу одоо 12-5% жилийн хүүтэйгээр хэд өдөр мөнгө хадгалаад шүү дээ. Энэ бүхэн чинь ингээд бизнес руу орж байгаа зээлийг багасгаад байгаа. Одоо Монголын бизнес тэр бараг 16-7% хүүтэй мөнгө авж иж тэгээд тийм мөнгөөр тэлэх бизнес гэж ер нь тун ховор болчиход байгаа байхгүй. Тэгээ энийг та бүхэн яаж үзэж байгаа юм? Тэгэхээр саяхан би өмнөх асуултанд ер нь яг нэг бүрэн хариулаагүй болохоор нөгөө бид нар ингээд төсвийн төлбийг бизнесийн мөчлөгөөр одоо засварлаад
бизнесийн мөчлөгийн нөлөөг арилгаад харах юм бол төсвийн төлөв маань байнга л нөгөө бизнесийн мөчлөгийг дагаад тэлэх үед нь тэлээд унах үед нь унаад ингэ яваад байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө уг нь бол эсрэгээр мөчлөг сөрж явах хэрэгтэй шүү дээ. Унах үед нь тэлээд тэлэх үед нь одоо хатуураад тий чангалаад ингэ явах хэрэгтэй юмыг эсрэгээр нь мөчлөгөө дагаа яваад байхаар юу болоод байна вэ гэхээр нөгөө хит халтын үед нь тэлээ явчихаар инфляцийг маш их нэмэгдүүлчихэж байгаа. Тийм болохоор бодлогын үг өсөх шаардлага угаасаа үүсэж байгаа. Яагаад төв банк бодлогын үгээ өсөхгүй байх юм бол юу болох вэ гэхээр иргэдийн худалдан авах чадвар нэмээд дурагдчих. Тэгээ идэвхтэй үед нь ингээ тэлээд явчлаа гэж байгаа юм. Төсвийг тэгээ яагаад тэгж байгаа? За тэр бол одоо манай улсын хурал баталж байгаа улсын хурлын шийдвэрээр засгийн газрын өргөн барьсан төсвийг баталж байгаа шүү дээ тий. Тэгэхээр тэр бол одоо институцийн хувьд бол манай бүхэл бүтэн засгийн газар улсын хурлын шийдвэрүүд байгаад байгаа. Тэр маань өөрөө тэр шийдвэр маань өөрөө бизнесийнхаа мөчлөгийг дааж гараад байгаа нь өөрөө инфляцийг нэмэгдүүлэх нөлөөг. Харин тийм танай хоёр институцийн чинь зөрөөнөөс болоод тэнд ингээ нэмээд яадаг, та нар хасаад байдаг. Тэгээд энэ юу гэсэн үг гэхээр ингээд машинаар харьцуулах юм бол та бүхэн тоормсоо дараад байдаг. Нөгөө хөл нь хаасаа нэмээд байдаг. Ийм нөхцөл байдалд ингээд хоёр институцийн зөрөөнөөс болоод энэ зөрөөнөөс чинь болж инфляц яваад байна шүү. Тэгээ энэ төлбөрийг нь ард түмэн төлж байгаа байхгүй. Хоёр институцийн зөрүү гэхээсээ илүү аль нь буруу бодлого явуулаад байгаа вэ гэдэг нь хамгийн асуултын тэмдэг шүү дээ. Засах ёстой зүйл нь тэр байгаа байхгүй юу? Таны бодлоор? Тий. Тэгэхээр одоо төсвийн бодлого маань бол мөчлөг дагсан биш сүрсэн байхгүй л болбол одоо төсвийн тэлэлт маань өөрөө байнга л хувийн секторыг шахан гаргах ийм нөхцөл байдлыг түлхэнэ. Энэ бол угаасаа эдийн засгийн онолд байж байгаа маш одоо олон улсад батлагдсан юм онол шүү дээ. Төсвийн шахан гарах үзэгдэл. Тийм. Тэр онолын хувь тийм байгаа, амьдрал дээр тийм байгаа. Энэ амьдрал дээр бол ингээд яг батлагдаад байгаа. Тийм мөнгөний нийлүүлэлтийг ийм маягаар нэмээд байхаар инфляц ингээ бий болоод байна гэж яриад шүү дээ бид нар. Тэгээ энийг ингээ та бүхэн тэрийг хандахгүйгээр төр засагтай энийг эн чинь нэмээд ин шүү гэж хандахгүйгээр нааталд нь өөрөөсөө шууд л бодлогын үнэ нэмчихээр нөгөө мо бизнес чинь нормал дундаа сохиулж байгаа байхгүй. Тэгэхээр энэ хоёрыг эн чинь мөнгөний нийлүүлэлтийг нэмж ингэж инфляцийг бий болгож хорлохоо болооч гэдэг энэ механизмыг энэ машиныг хэн хөдлөх ёстой юм бэ? Зөв бусад улсын юугаар бол одоо нөгөө доктортой байдлын тухай, төсвийн доктортой байдлын тухай хууль баталсан, төсвийн дүрм нь батлагдсан, төсвийн зардлын алдагдлын хязгаарууд нь батлагдсан, одоо хуулиараа батлагдсан байгаа. Тэргээл мөрдөхгүй байгаа асуудал шүү дээ. Эсвэл тэрийг хууль гаргаад өөрчилждэг асуудлууд. Тийм. Тэгэхээр асуудал нь тэндээ байгаад байгаа. Одоо бид нар ингээл харах юм бол төсвийн доктортой байдлын тухай хууль анх гарснаас хойш ингээл 15 16 удаа өөрчлөгдсөн байх жишээ нэ. Байнга л тэрийг өөрчлөөд яваад байгаа. Бид нар болохоор энд бол байнга хэлж байгаа төсв бол мөчлөг сөрсөн байх ёстой гэдэг. За тэгээ өөрсдийнхөө үндсэн чиглэл жил болгон бид нар одоо өөрсдөө суурь төсөөллийг харуулахаас гадна хэрвээ төсөв тэлбэл ийм нөлөө инфляцид үзүүлнэ шүү гэдгийг тооцоололтойгоо цуг харуулчихж байгаа. За тэгвэл таны зөв боломж яг бол улс төрчид шийдвэр гаргаж байгаа хүмүүст бол одоо өгч байгаа төсвийн шийдвэр гаргахаас өмнө яг мөнгөний нийлүүлэлтийг энэ ихсгэж байгаа тэр таны хэлдгээр яг төсвийнхөө тэр мөчлөгөө дагсан юм хийгээч гэдгийг одоо хийхгүй байгаа учраас байдал юм байна л да. Хоёул асуудлын нөгөө талаас нь ярив. Чивэл эрхчлийнхаа төсвийнхөө төсөөлөл гэдэг нэг юм хийдэг тийм ээ. Урд өмнө бүр аливаа нэгэн төсөв батлагдах үеэр цаашаа ингээд дунд хугацааны буюу бүр 3-4 жилийнхаар таацдаг тийм үү. Тэгэхээр энийг ярьж байхдаа одоо Монгол банк ингээд за одоо энд тохируулаад та нар бодлого хийж байгаа биз дээ тийм үү. Ярьж байгаа тэр тэгсэн чинь төр засаг ингээд явж байгаа гинт төсөв тодтох болоод ирэх гинт одоо яг тийм байдал бид нар байна. Одоо энэ засгийн газар төсвөө тодтох нь 9-р сард нэг хурал эхлэхээр гэж ярьж байгаа. Энэ тухайн төсвийн тодтгол нь юу болж байгаа, яаж байгаа, тэр нь тохируулаад бодлого чи яах вэ гэсэн тооцоо таарч байгаа юу? Та нар мэдж байгаа юу энэ тодтголоо? Мэдлэг байх уу? Тэгэхээр ерөнхийдөө яг би нэг том дүр зургаар нь эхлээд тайлаа хариултаа өгч. Төсвийн бодлого, мөнгөний бодлого уялдуулна гэдэг чинь
ерөөсөө бизнесийнхаа мөчлөгөөс хамаарат тэр хоёр нэг чиглэлд явах уу, эсрэг чиглэлд явах уу гэдэг нь тодорхойлогч юм баггүй. Тэрнээс биш заавал одоо хоёлаа нэг зүгт яваад эсвэл хоёлаа буруулаад эсвэл хоёлаа чангалаад гэсэн тийм агуулга бол байхгүй. Мөчлөгөөс хамаарат мөчлөгийнхөө аль фейз дээр явж байгаагаас хамаарат ялгаатай бодлого хэрэгжүүлэх ёстой, зохистой бодлого. За тэрийг одоо бид нар одоо яг амьдрал дээр хэрэгжүүлэхдээ яаж хэрэгжүүлж гэнэ үү гэхлээр бид нар бол одоо нөгөө эрх 12 улирлын төсөөллийг хийж байгаа. Тэгэхдээ бизнесийнхаа мөчлөлтийг төсөөлчихөж байгаа гэсэн. Тэгэхээр тэрэн дотор төсөөл дотор одоо орж байгаа гол одоо бидний эрэлтийн шалгуур темплэцийг тодорхойлж өгсөн зүйл чинь төсөв шүү дээ. Тэгэхээр бид нар төсвийн төсөөллийг яаж авдаг вэ гэхээр таны хэлсний дагуу нөгөө төсвийн хүрээний мэдээлэлээр авдаг. Бид нар эрхчлэлийн төсвөөс гадна эрх ахаа 2 жилийн төсөв, 3 жилийн төсвийг ашиглана. Хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр төсвийн хүрээг жил болгон баталж байгаа, 6 сард баталчихж байгаа. Тэ? Төсвийн хүрээний мэдээллийг. Тэгэхээр бид нар тэр тооцооллыг аваад 7-8 сард авч ашиглаад 10 сард үндсэн чиглэл өргөн барьж байгаа. За ойлголоо. Та бол хоёр институтууд ингэж ажиллах ёстой гэдгийг хэлж байна. Төсвийнхөө хүрээний мэдээллийг 12 улирлаар буюу 3 жилээр өмнөж хараад юма хийдэг гэж байна. Гэтэл одоо өнөөдөр 2006 оны 8 дугаар сард та тэгэхээр 2005 оны өдид одоо энэ 2006 оны чи юм ингээ хөдлөхгүй төсвөрөө явах юм байна гэж танах хийцэн байгаа тийм ээ. Гэтэл одоо бид төсвийн тодорхойлыг одоо хийх гэж сар гарны өмнөд батлагдсан одоо яг эх хонд баримтлах төсвийн хүрээний 6 сар батлагдсан. Хязгаарууд нь байхгүй. Тэгэхээр албан ёсны одоо баримтч юм гэсэн үг. Гэхдээ дараагийн албан ёсны баримтч гарах гэдэг шүү дээ одоо төсвөлтөд тодтол хийх гэж таны тооцоолж ирсэн өмнөхөөс. Тэгэхээр энэ тодтол чинь энэ өөрчлөлт чинь тодтол бол энэ жилийн төсөв шүү дээ. Тийм л гэдэг юу энэ жилийн төсвийгөө та нар нодны үдид өмнө яг ийм байна гэж бодож ирсэн чи одоо тодтогч шүү дээ. Та нар нодны энэ жил ахаа тодтох гэж мэдээгүй үсттэй. Тийм мэдээгүй. За тэгээ за одоо гинт мэдчихлээ. Одоо ингээд энэ явж байна. Одоо тодтогч байна. Тэгэхээр энд зориулаад одоо энэ тодтолт чинь зориулаад ийм өөрчлөлт болох гэж байна. Тэгвэл та нарын бодлогын хүүд яад нөлөөлөх юм бэ? Энд чинь гэсэн ийм тооцоо байна. Одоо нэг төсвийн тодтол өргөн баригдсан. Бид нар бол өргөн барьсан мэдээллийг авч одоо сая шинжилгээгээ хийж байна. Тэгэхээр бол төсвийн орлого бол нэг их 80 зарим өрөхгүйгээр нэмэгдэж байна. Зарлага бол нэг их 80 төгрөгөөр нэмэгдээд алдагдал дахиад нэг их 80 төгрөгөөр. Тийм л дээ. Тэгээ үр дүнд тэгэхээр үр дүнд нь юу болох вэ гэхээр зардал маань нэг их 80-аар нэмэгдэж байгаа нөлөө чинь өөрөө инфляцид нөлөө үзүүлнэ. Тэгэхээр бидний одоо нөгөө олон жилийн одоо төсвийн одоо зардлын нөлөөг бид нар бол ингээд олон одоо эмпирик судалгаануудаар гаргаад ирсэн коэффициентууд бол бэлэн байж байгаа. Угаасаа загвар маань ч байж байгаа. Загварч байж байгаа. Тэрний нөлөөгөөр аваад үзэх юм бол одоо дунджаар одоо төсвийн алдагдал зардал 1 их 80 төгрөгөөр нэмэгдэхэд төсвийн үржүүлэгч 1.2 их 80-аар 1.2 их 80-аар яадаг вэ гэхээр нийт эрэлт маань нэмэгддэг. За инфляц болохоор энэ эрэлтийн өсөлтийг дагаад 0.91%-аар нэмэгддэг нийт инфляц. За нөгөө эрэлтийн шалтгаантай инфляц чинь бүр ихээр нэмэгддэг. 1.21%-аар нэмэгддэг. Тий. Ийм одоо нөлөө үзүүлдэг байх нь. Одоо нийлбэр дүнгээр зүгээр дотор нь ингээд задлаад харах юм бол хэрвээ цалин өсөх юм бол бүр энэслэх хөлөөтэй бол явчихна. Харин тийм л дээ. Тэгэхээр та тэрийн яриач юу болоод байна гэхээр тэгэхээр бид нар одоо жишээлбэл хоёр институт ингээд цуг ингээд ажиллаад ярилцаад ингэж хийхгүйгээр хэрвээ яах юм бол морин тэрэг шиг болчихж байгаа байхгүй. Засгийн газар чирээл явж идэг, та нар дагаал явж идэг юм. Тэрний чи үр дүнд ингээд үр дүнд нь ард түмэн өөрийнхөө орлогоос ингээд орлого нь улам буураад одоо ялангуяа хүнс хоолтыг жилд өгж байгаа мөнгө нь болохоор зэрэг орлогынхаа ихэнх хувийг ингээд эзэмшээд ийм байгаа учраас би энэ хоёр институцийн чинь ажлын та түрүү зөрчилдөөн гэж хэлэхгүй гэсэн. Тэгэхээр энэ ядаж ийм харилцсан уялдаа нь ядаж биеийнхаа тэр өгж байгаа мэдээлэл нь ингэж тооцохгүй болвол инфляц бий болоод байна. Та нарын гаргаад байгаа бодлого чинь энийг дийлэхгүй байна. Гол шалтгаан яг л та нараас хамаарахгүй байна гэсэн ийм дүгнэлтэнд хүрээд байна шүү. Тий. Ер нь бол яг үнэ таны одоо хэлсэн зүйлд бол санал нэг байна. Тэгэхээр яг одоо уялдуулалт өсөн мөнгөний бодлогыг уялдуулна
гэж зүгээр ярьж байгаа боловч яг хууль эрх зүйн зохицуултын хүрээнд энэ хоёрыг уялдуулах механизм бол бас учир дутагдaltaй байгаа яг үл байгаа. За тийм учраас бол Төв банкнаас бол нөгөө Төв банкны тухай хуулинд өөрчлөлт оруулах саналаа босруулад бол хууль санаачлагчид бол уламжилсан байгаа. Тэгээ энэ зохицуултыг бол илүү наривчлая гэдэг санаагаар. Ямар санаа орсон тийм хуулийн юу байгаа гэхээр одоо төсвийн зардлын өсөлтийг төсвийн бодлогыг одоо төлбөрийг тодорхойлохдоо зардал болон төсвийн алдагдал тэнцвэржүүлсэн тэнцлийг тодорхойлохдоо одоо инфляцтай уялдуулж тодорхойлдог болёо. Өөрөөр хэлэх юм бол одоо бол нөгөө инфляцаас үл хамааран төсвийнхаа зардлыг тодорхойлоод өөрчлөөд ингэ яваад байгаа. Болохоор энэ зохицуултыг одоо хуульд оруулж өгөх шаардлагатай. Гэхдээ энэ болохоор одоо мэдээж хэрэг энэ хуулийг батлах процесс чинь бол улсын хурлын бюро эрхийн хувийн улсын хурал батлах ийм одоо процесс болно. Тэгэхээр бол саналаа бол босруулад хууль санаачлагч өргөн барьсан, мэдүүлсэн одоо цааш нь одоо өргөн барих энэ процесс бол хийгдэх баха гэж хүлээж байгаа. Тэгэхээр хизээ тэр тийм санал өгсөн. Хуулийн өөрчлөлтийн санал 6 сар ер нь бол өгсөн байгаа гишүүнд. Тэгэхээр Монгол улсын их хурл инфляцид таны хийж байгаа өөрчлөлт төсөвд таны хийж байгаа өөрчлөлт инфляц төдөн хувь нөлөөлөх юм байна гэдгийг мэдэж авахгүй болбол улс төрийн аргаар шийдээд байхаар төлбөрийн ард түмэн өндөө өгöd нь шүү. Тэгэхээр энэ жишээл Европын холбоонд жишээл засгийн газруудынхаа нийт төсвийн алдагдлыг 2% бага байх ёстой гэдэг. Хүн тэгжиж тэр Европын холбоон дээрээ батлагдаж байгаа. Тэгээ буцаад тэр нөгөө том холбооныхоо өнгөийг тохируулад нь шүү. Европын холбоонд энэ инфляцийг энэ төсвийг батлахтайгаа яаж холбоод юм бэ? Энэ талаар одоо ямар нэг жишээ саяхан хуулийн танаад тэрийг бодож л тооцож санд оруулсан байх л да. Ямар механизм байд? Би одоо л яг Европын холбооны жишээг бол сайн ер нь бол мэдэхгүй байна. Яг л чинь холбооны улс учраас улс болгон өөрөөр бас нөгөө өөр нөхцөл байдалтай байгаа тий төсвийн нөхцөл байдал, инфляцийн нөхцөл байдал нь болохоор ер нь бол одоо жишээ нь манайхтай төстэй гэх юм бол тий Австрали, за одоо бусад одоо хөгжиж байгаа улсуудын одоо эрчимтэй хөгжиж байгаа улсууд нь шүү дээ тий. Тэр улсуудын хувьд бол төсвийн бодлогоо тэр дандаа дүрмтэй байгаа шүү дээ. Төсөв нь бол нөгөө хэтэрхий их 1 жил тэлэхгүй гэсэн дүрмтэй байгаа. Эсвэл дүрм нь бол илүү одоо босронгуй болоод ирэх юм бол нөгөө мөчлөгтэй нь уйдсан дүрмүүд явж байгаа бас. Тэнцгийн уналтын үед нь тэгнэ, өсөлтийн үед нь тэгнэ гэсэн дүрмүүд явж байгаа. Тэгэл тэр дүрмээ барайл ажиллаж байгаа төсөв. Манай тийм дүрм байхгүй байна. Манай байлгүй байх юм бэ. Манай чи харин тэр төсвийн доктортой байдлын тоо хууль гээд битүү дүрм байж ш тэр. Тий 2% тэр гээд. Тий. Тэр чин зардал дээр нь ч байсан дүрмийн нөгөө өвчнгөө болгоод эсвэл нөгөө алдагдал дээр нь байж байгаа дүрмийг нь байнга өөрчлөөд өөрчлүүлээд ингэ яадаг байхгүй. Дүрм хууль байгаа. Тэрийгэ зөрчөөд байгаа тухай ярьж шүү дээ. Тэрийгээ бол ингээ эсвэл хугацааг нь хойшлуулад байгаа. Үгүй тэр чинь бас зөрчиж. Тэгэл эсвэл өөрчлөөд байгаа нь хуулиа өөрчлөөд л яваад байгаа юм л та зөрчихгүй. Хууль журам гаргаад тэрийг төр нь хэрэгжүүлэхгүй юм бол тийм хууль журам хинт хэрэгтэй. Тийм ээ. Тийм хууль журам бол ингэж хүний нүдийг хуурсан юм хууль журам байх асуудал. Би энийг яагаад ингэж яриад байна гэхээр үр дүнд нь инфляц гэдгийг чинь төр засаг өөрсдөө бий болгоод байна. Тэгээд тэрний төлбөрийн ард түмэн төлөөд байна. Зөв зүгээр хоолоо 100,000 төгрөгөөр идэж исэн хүн ч өнөөдөр гэр оронд нь 7 хоногт нь хүрхээ байчлаа шүү дээ. Эний чинь үнийг бид ярихгүй болвол дандаа энэ улс төрчдийн энэ намуудын хоорондох ярианаас болж зүгээр энгийн иргэд хохирох ёсгүй байхгүй. Би тийм учраас Монголын иргэдийн одоо байдлаас болоод ингээд энийг асуугаад ингээд шивэл одоо танах энийг хянах ёстой Төв банк нь яаж байгаа юм бэ гэж асуугаад байна л да. Гэтэл таны хяналтаас гадуур механизм нь холбоогүйгээр төсвүүд ингээд нэмэгдээд ингээд л яваад байгаа гэж яриад байгаа юм л да. Тэгэхээр энийг шийдэх асуудал нь за таны бодлоор тэр танай хуулийн Төв банкны хуулийнхаа төсвөлд энийг оруулсан байгаа юм байна гэж харлаа тий. За тэр их батлна гэж би бодохгүй л байна. Баталчих юм бол гар хөлн баригдчих юм байна л да. Одоо ингээд сая хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмчлээ. Хараад 792,000 төгрөг байсныг одоо бид 1 сая төгрөг болгочлоо. 208,000 төгрөгийн одоо зөрөөг авах нь шүү дээ хүмүүс.
Тэгээ эн чинь 100 орчим мянган хүн авах юм байл. А мөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээд тооцож зарим цалингууд тодорхой салбарт байдаг юм байна л. Төд дахин өд дахин гэх. Тийм хүмүүс бол бараг 2-3 сая төгрөгийн саяас 1-2 сая нэмж мөнгө авах юм байл. Тэгээ энэ бүхэн чиний асар том юм эдийн засгийн мөнгө нийлүүлэлт болчихлоо шүү. Та нараас хүссэн хүсээгүй бид та битээрээс үл хамааран. Тэгээд ингээд ороод ирэхээр чивэл төрд нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдчихэж байгаа. Минимум нэмэгдсэн. А тэгмэгц нэгэнт би ажилчиндаа заавал наазахын нэм цалин өгөх юм бол ажилчдаа хасж байгаа байх. Цөөлж байгаа. Тэгээд нөгөө хүн чинь цөөлмөгц эсвэл нөгөө хүнтэй нийгмийн даатгалын шимтгэлгүйгээр гэрээ байгуулж байгаа. Тэгээд үр дүнд нь ажилчин хүн ахаад нийгмийн даатгалын шимтгэлгүй болж байна. Олон хүн баталгаагүй болж байна. За хоёрдугаар татвар төлдгөө байсан компани бүр алга бол. Гэх мэт тэр нэг хэсэг нь төлөөд нэг хэсэг нь төлдгөө ийм саарл захтай болоод байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ дээр одоо бид яаж одоо Монгол банкны зүгээс чивэл бизнесийг идэвхжүүлэхэд яаж нөлөөлөх юм бэ гэж асуудал. Бид нар бол одоо өнгөрсөн одоо 25 оны 3 сард бид нар бодлогыг өсгөөд 12% болгосон. Тэрийг бол бид нар жил гарan хатгалсан. Яагаад буруулж чадахгүй байсан бэ гэхээр нөгөө эрэлтийн шалтгаантай инфляц өндөр байсан. Яагаад вэ гэхээр төсвийн зарлага өндөр байсан. Ахаад дээрэс нь төсөв байгууллагын цалин нэмэгдсэн. Тийм учраас бид нар буруулж чадахгүй байсан. Нөгөө бидний зорилтоос давж өсөж байгаа бараа бүтээгдэхүүнийн тоо маань ерөөсө буурахгүй байгаад бас ерөөсө 200-аас буурахгүй 430 бараа бүтээгдэхүүн байгаагаас тархалт нь өндөр яваад байгаа болохоор бид нар хийж буруулж чадахгүй. Тий. Буруулаагүй удсан энийг явсан. Тэгжиж нэг жил гарны дараа эн чинь сая оны эхэнд нөгөө зорилт руу орж ирээд 2 сар 6.4% болж буурч байгаа байхгүй юу? Тэгсэн ч гэсэн тэгээд та зээлийн тэлэлтийг хардаа. Танайх ингээд 12 дээр бариад байхад зээл тэлж шít. 20 хэдэн хувь ханаас хэрэг тэлээд байгаа. И бизнес ийм үнэтэй мөнгө авахаас аргагүй болчихж байгаа юм уу? Эсвэл засгийн газар ахаад янз бүрийн том төсвүүд гаргаад байгаа юм уу? Яагаад тэр энэ хоёр зээлийн өсөлтөө тий огцон өсөлт инфляц орхиод тийшээ орчих болчих гэдэг инфляцаа өргөжлүүлээд яг тайлбарлахад тий тэгэхээр одоо бид нар инфляц биднээс үл хамааран нийлтийн шалтгаанаар өсөж байгаа. Нийлтийн шалтгаанаар өсөхөөр бид нар араас нь явд. Яагаад гэвэл тэр чинь бидний нүдэрт урчилж харах боломжгүй. Хоёрдугаарт нь бид нар шууд нөлөөнд нь хариу үйлдэл үзүүлж чадахгүй. Яагаад гэвэл үзүүлээд нэмэрхгүй учраас. Тийм болохоор бид нар араас нь явдаг. Дам нөлөөг нь би одоо шатхууны үнийн өсөлтийн бусад бараа бүтээгдэхүүнөөр дэмжих нөлөөг нь бага байлгах гэж, хүлээлтийг бага байлгах гэж, хүлээлтээ одоо зангуудаж тий барьж явах гэж хүүгээ багаар алгуур өсгдөг. Тэгэхээр энэ арга хэмжээ бол саяын 8 дугаар сарын ээлжид бус мөнгөний бодлогын хорооны шийдвэрээр хийгдсэн юм процесс болсон. Яагаад тэгэхээр шатхууны үнийн чинь нөгөө биднэрт бол 5 сар 6 сард бол зоон дуустал гэрээ хэлцээр хийсэн доктортой байна гэсэн таамаглал дээр суйрлаа хийсэн чинь 7 сар гарангуут тусчихж байгаа юм. Яг уу ерөнхийдөө бол нөгөө тэр Оросын нөхцөл байдал, Орос улсын маань нөхцөл байдал бас богино хугацаанд өөрчлөгдсөн тий нөгөө одоо даймтай холбоотойгоор өөрчлөгдсөн нөхцөл байдалд үүссэн учраас энэ бол үүссэн асуудал учраас бид тэнд нь дагаад нөгөө хариу үйлдэл үзүүлэхээс өөр байхгүй болчихж. Бид нар бол та бүхэн хэрвээ анзаардаг бол бид нар махны үнийн өсөлтөд бол тэр болгон хариу үйлдэл үзүүлдэг. Яагаад бол тэр төр зүрийн шинжтэй бид нэгдүгээр хоёрдугаар дам нөлөө багтаа байхгүй. Хамгийн ихтэй л нөгөө рестораны хоолны үнийг өсгөдөг. Тэгээ хэрэглээний шууд нөлөө өндөртэй. Шатхуун болохоор дам нөлөө хамгийн өндөртэй байхгүй. Бүх бараа бүтээгдэхүүн үйлчилгээний өртөвч шингэдэг ийм зардал. Тийм учраас бид нар шатхууны үнд бол илүү эрт хариу үйлдэл үзүүлж байгаа гэсэн үг. Шатхууны үнийн нөлөө бол алгуур эрх дөрвөн үйлрлийн туршиж явна. Одоо саяын тэрийг бол танай яг тэрийг бодиттой эрэлт нийлүүлэлт хоёр дээр харж байгаа бодлого явж байгаа. Тэгээд би танаас асуух гэдэг юм та нэг мөнгөний бодлогын газрын дарга юм чинь ийм 12% бодлого бариад харьцангуй одоо тэлэхгүй ингээ бодлого явж байхад зээлийн хүйрс өсчөөд байгаа байхгүй эдийн засагт. Та мэдээж одын бол нийт 29 ч билүү хоёр зээл өссөн байгаа байхгүй нийт багцсан. Тэгээ би гайхаад байгаа энэ яагаад ингэж энэ үнэхээр хэрэгцээтэй болоод үнэхээр өндөр
хүүгээр аваад ийн үү? Өөр ямар шалтгаан байд юм бол? Тэгэхээр та бол одоо мэдж байгаа зээлийн хөөг бууруулах стратегийг улсын хурал батлаад тэр өөрөө 4 компоненттэй ингээд ид хүрэн стратеги хэрэгжүүлээд зээл хөөг бууруулж чадаагүй шүү дээ. Тэгэхээр тэрний одоо үндсэн шалтгаан юу байсан бэ гэхээр их усрын зардлыг бууруулж чадаагүй. Яагаад их усрын зардал буураагүй юм бэ гэвэл инфляцийг бууруулж чадаагүй. За тэгэхээр нөгөө ахаал нөгөө гол хүчин зүйлс рүүгээ буцаад орчих гэдэг. Тэгэхээр өнгөрсөн бид нар 12 байсан ч гэсэн инфляц маань дандаа л бас 10 орчим хувьд 11% яваад исэн баггүй 25 онд. Оны сүүлийн 3 саруудад буурсаар одоо 26 оны 2 дугаар улиралд 6.4 ирсэн баггүй. Тэгээд тэр чинь буцаад дараагийн сараас нь өсчихөж байгаа учраас нөгөө хүлээлт маань одоо юу гэдэг нь тогтворчхоос өмнө авчиад буцаад өсчихөж байгаа хүн нийлжин шилтгаанаар. Тэгэхээр ингээд бодлогыг бууруулах орон зайг ер нь бол бид нарт ерөөс амсыг орон зай өгөхгүй байгаа байхгүй. Сүүлийн асуулт. Инфляц цааш өсөх үү? Энэ жил. Одоо бидний одоо саяын одоо 8 сарын 7 хоногийн мэдээнүүдээс харахаар бол махны үнүүд, хүнсний ногооны үнүүд бол бүгд буурсан байна. Зайлшгүй төмсний үн те хоньны мах, үхрийн мах, бүх махны үнүүд бол буурсан, нэлээд их хэмжээгээр буурсан. Тэгээ энэ сарын инфляц жишээ нь бол бид нар бол нэг 12.32 одоо 0.781 чигээр буурна гэж харж байна. Хүнсний үн одоо махны үн буцаа хүнсний ногоо бодсон учраас хүнсний инфляц ч гэсэн хүнсний инфляц маань бол буурна. Тэгээ 25 чинь талдаа боочих уу? Тий. За тэнгуү шатхууны үн бол өснө. Ойлгомжтой байна. За тэгэхээр ерөнхийдөө л нийлбэр дүр зургаар нь харах юм бол нийт инфляц нь хүнсний инфляцаас болж буурна сүүлийн хагас руугаа. Шатхууны инфляцаас болж өсчих магадaltaй. Шатхууны инфляцаас бол үн бол одоо 8 сард бол өссөн. За 9 сард бол одоогоор бол өнөө маргааштай бол нөгөө юуны хэлийн үнүүд ирэх гэж байгаа. Болохоор бид нар бол яг сайн мэдэхгүй нь. Яагаад тэгэхээр одоо нөгөө шатхууныхаа үнийг төсөөлөхөд аяг хэцүү болчиход байна. Хуучин бид нар нөгөө Сингапурын хөрөнгөний биржийн форвард бизлийн үнээр тооцдог байлаа л та. Тэгсэн чинь одоо тэрийг өөрчлөөд нөгөө Оросын холбооны улсын Петербургийн биржийн үн болгоцсон. Тэр маань өөрөө нөгөө пабликтыг зарлагддаг үн биш. Оросын холбооны улсын одоо төв банк өөрөө ингээд дотоодд ашигладаг юм үн байгаа байхгүй юу. Тэгэхээр бид нар тэр үнийг хаашаа хөдөлж яачааг ер нь бол хэлж мэдэх болчиход байгаа. За их баярлалаа. Энэ асуултанд хариулаад хүмүүс ер нь яг энийг үнэхээр мэдхийг хүсэж байгаа. Энэ одоо зогсооч болдгүй юм байх та гэж айл болгон айлын эзэгтэй болгон өглөө болгон асууж байгаа юм асуултуудыг тавилаа. Тэгэхээр бидний ажил бол яг юу болоод байгаа? Юу нь Монголоос хамаарч байгаа хамаарахгүй байгаа. Монголоос хамаарч байгаа юм а бид яаж багасгах гэдэг энэ дээр л нийгмийн асуудал яваад байгаа байхгүй юу? Тэгээ энэ асуултыг энэ асуултанд хариулахад та зөндөө туслалаа, баярлалаа. Гол одоо дүгнэлт нь юу вэ гэхдээ зэрэг энэ мөнгөний төсвийн бодлого хоорондоо зохицохоос илүү төсвийн бодлого нь тэлэлтээр инфляцийг бий болгож байгаа гэж харагдаж байна. Тэгэхээр яг сайхан мэдээ юу гэхээр бид энэ тухай ярьж болж байна, хилцэж болж байна. Тэгээ нэг хурлын гишүүд улс төрийн шийдвэр гаргахтаа энийг бас тооцох, эмэрэгдийн дуу хоолойг сонсох ийм бас нэг ажил төвнөөр оруулж байгаа маа танд их баярлалаа. За баярлалаа. За хүн төзөгчтэй өнөөдөр бид мөнгөний нийлүүлэлтийн тухай, инфляцийн тухай дэлгэрэнгүй ярьлаа. Та бүхэн ойлгосон байх. За ямар ч л гэсэн үүнээс цааш бол хүнсний инфляц буурч байгаа юм байна. 25 байснаа баруун талд нь орж байгаа юм буурч байгаа юм байна. Гэхдээ шатхууны хомсдол үргэлжлэх болтой. Дайн үргэлжилж байгаа. Орос оронд нефтийнх нь одоо түүхийн нефтээ бензин болгох бүх чадварынх нь 40% нь дэвдэрсэн байгаа. Дайны эвдүүлсэн байгаа. Энэ нөхцөл байдал шатхууны үн бол буурахгүй нь ойлгомжтой болчлоо. Тэгэхээр бид ямар ч гэсэн инфляц маргааш өргөс авсан шиг алга болохгүй юм байна. Энтэйгээ цуг амьдрах, төлөвлөх. Тэгээд хамтарч нийлээд бид ингээд төсөв гинт их төлөх нь бүгдээр нь аюултай юм байна шүү гэдгийг ойлгох цаг болчихжээ л гэж харж байгаа. За ингээд манай өнөөдрийн нэвтрүүлэгт Монгол банкны мөнгөний бодлого ба судалгааны газрын дарга ургамал суд оролцлоо.